энд сонсголын харааны ой зэрэг ажилуулад анхаарлын хуваарлалтыг хүүхдэд бол давхар бий болгож хөгжүүлж байгаа. Суралцах, амжилттай суралцах гол чадвар зэвсэг бол бас хүүхдэд анхаарлаа хуваарлуулж сурах. Яг гоё юм ярьж байхад чинь эргүүлээл ингээ ярьчихдаг тийм. Тэгэхээр за байж энийгээ дуусгая гэдэг. Энэ номын эзэн хүүхд гэдгийг ойлгож хэрэгтэй. Сайн бацгаана уу? Кафетериа нэвтрүүлгийн маань дараагийн нэгэн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа бид ярилцахаар хөөрхөн шар шувуу сурвалж судалгааны төвийн захирал боловсрол судлаач эцэгхийн тасгалжуулагч Төмөрзөө агшаа орсон байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Бид 3 сарын өмнө ярилцсан тийм ээ. 3 сарын өмнө ярилцсан дугаар бас их өрөөгөөчтэй дугаар боллоо. Маш олон төрлийн мэдээлэл авлаа гэсэн ийм бас хүмүүсээ сэтгэл хэрсэн. Баярлалаа. Энэ удаа бол хоёлаа Төмөрзөө багш маань бас Цэнхэр кактус хэвлэлийн газраар дамжуулан шинэхэн номуудыг гаргасан байгаа. Тэгээ шууд номын талаар яриагаа эхлүүлж байна. За баярлалаа. Дахин одоо урьж яриаг маань ингэ сонсож үзэгчтэй маань сонсогчтой маань уулзуулж агаад их баярлалаа. За тэгээ шинэ ном хүүхдүүдтэй голцоо ажилдаг болохоор хүүхдүүдийн сонирхол сэтэл яг юу байгаа вэ гэдэгтээ илүү ойрхон байдаг болов гэж өөрийгөө төсөөлдөг. Тэгээд Цэнхэр кактус паблишнаар дамжуулаад хөөрдөм савдгийн цувраллуудыг гаргасан хамт олонтойгоо хамтраад тэгээ гол нь энэ бол жинхэнэ зохиолч зураачтаас нь аль бие сурч зөвшөөрлийг нь аваад тэгээд маш олон жил судалж гадаад хэл дээрээс нь анх хүүхдүүдэд уншиж өгчээсэн л да. Тэгээд тэр үед хүүхдүүд маш их дурлаад энэ номоос уншуулсныхаа дараа номоо тэврээд хөвддөг. Тэгээд энэ үеэс нь эхлээд энэ номыг хэл дээрээ гаргаад өгчөмсөн гэдэг хүсэл мөрөөдөл их байсан. Тэгээд тэр үеэс одоо тэр мөрөөдөл маань өнөөдөр биелэл болоод ном маань одоо их хэл дээр маань хэвлэгдэн гараад байж байна. Буюу савдгийн тухай зүгээр буюу савдаг гэдгээр нь мэдж जैन. Нэмээд дэлхийн олон орны хүүхдүүдтэй танил болчихсон гэдгээр нь мэдж जैन. Үүнээс илүү цаашаа мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр монгол хэл дээр ямар ч гэсэн монгол багчуудтай маань танилцж байгаа юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл Солонгосын зохиол юм уу яг хааны зохиол юм бэ? Энэ зохиол бол өөрөө анх олон улсад эрхлэн нийтлэл зөвшөөрлөө авахдаа Солонгос улс анх оруулаад Солонгосын уншигч хүүхдүүд маань буюутэй хэдийний танил болоод улмаар бүх олон улсын шилдэг зохиол хүүхдийн шилдэг үлгэрийн төрөлд бол багтаж орж ирсэн. Тэгээд энэ жил бол Монголын маань сонсогч уншигч хүүхдүүд маань одоо өөрийнхөө хэл дээр уншаад эцэгхээр уншуулад буюутэй маань танилцах боломжтой боллоо. За номын гол агуулга юу вэ гэхлээр ойн савдаг гэхээрээ л хүүхдийн төсөөлөл дотор ямар нэгэн айдсыг төгрүүлсэн юм байдаг штэ тий. Тэгээ ойд аймаар, ойн гүн аймаар ч юм уу тий. Тэрний оронд ой дотор ийм савдаг, ойн савдаг. Тэгээ хүнтэй нөхөрлөж болдог. Тэр бол адал явдлуудтай тулгардаг. Тэгсэн хэрнээ дандаа шин санааг олж яадаг. Асуудалтай тулгардаг, асуудлаа шийдэх аргыг маш сайн бүтээлчээр олж чаддаг. Үүгээрээ дамжуулаад буюу болон хүү хоёрын нөхөрлөлөөр дамжуулаад асуудал тулгарх юм бол тэр асуудал дээр зүгээр ингээ айгаад ч юм уу асуудлаасаа цухтах биш. Энэ асуудлыг даван туулахын тулд ямар шин санаа өөрсдөө бодож авлах вэ гэдэг дээр хүүхдүүдэд маань маш гоё ихтгэл урам өгөх боломжтой юм зохиол багт. Жишээлх юм бол одоо ингээд хөөрдөм савдаг ба шулмын байшин гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд тэгэхээр л шулам гээл тэгэхээр муухай аштай хаар одоо дом хэргэлдэг тий. Тэгэл ямар нэгэн зүйл ингээд хувиргадаг гэж боддог бол энэ зохиолд гарч байгаа шулам бол анхлал ингээд буюу Михаил хоёр ингээ ойд ингээ явж байгаа шулмын байшин үзэхээр очиж байгаа байхгүй. Тэгээ шулмын байшин чи ийм байх ёсгүй дээ. Тэг чин жирэл нэг байдаг байшин. Тэгсэн хэрнээсээ дотор нь хүүхдүүд уйлаад ах ингээл гайхаад очдог. Өөрөөр хэлбэл одоо хүүхд маань аливаа зүйлийг танин мэдэхдээ бусдын оронд өөрийгөө тавьж үзэх шулам ч гэсэндээ ингэж амьдрал нь ингэж байдаг юм байна. Шулам ч гэсэн амьдрал юм байна. Шулам ч гэсэн санаа зовд юм байна. Шулам бас сандардаг юм байна гэдэг ингээд бусад янз бүрийн одоо төсөөлийн ертөнцид байдаг хийсвэр амьтдынхаа талаар тэрэнд ч гэсэн надтай ижилхэн зүйл байгаа гэдгийг ойлгох боломжуудыг бас олгоод байгаа. Тэгээ энэ дотор байгаа шулан бол өөрөө хоёр хүүхэдтэй. Тэгэл яар сандраал хоёр хүүхд үлсчлөө гэж яар сандраал ирж байгаа. Эрэхтэн нөгөө манай хоёр хүүхдүүдийг нь хоололчихсан памперсыг нь бүр памперсыг нь сольж ийнгээ гарч байгаа байхгүй. Памперсыг нь сольцсон гэд ингээ гарахаар хүүхдүүдэд маш гоё хүлээн зөвшөөрөгддөг. Тэгэхээр энэ хүүхдийн ертөнцид хамгийн сайн хүлээн зөвшөөрөгдөж болох үс бүтээлүүдийг аль болох эрэлхийлж одоо Монголынхаа хүүхдүүдийн оюуны цангааг нь ундаалах юм үнэн зорилготой байгаад байгаа.
анхаал одоо хөөрхөн шар шуурал сурвалж судалгааны төвийг байгуулахдаа хүүхдийн хөгжлийг алхам алхмаар нь дэмжээ гэсэн зорилготой байсан. Энэ зорилгот маань гарцаагүй ном орж ирдэг. Тэгээд азгуур номын дэлгүүрүүдийн маань хүүхдийн номууд бас их хүүхдэд төвтэй судалгааны үндэслэлтэй гардаг учраас энэ номуудаас хүүхдүүдтэй нөгөө ном уншлагын цаг гэдэг надад байдгийн. Тэр ном уншлагын цагаараа бас уншиж өгдөг. Ер нь бол хүүхдийг хөгжүүлэх бүх цаг үед хизээж хоцрогдохгүй гол зэвсэг бол ном байгаад. Тийм учраас энэ одоо хүүхдийн номоо одоо их дагнан үйл ажиллагаагаа явуулах Цэнхэр Cactus Publishing-ыг бас давхар үүсгэн байгуулсан. Яг асууя гэдээ бодоод байжлаа. Хөөрхөн шар шувуу сурвалж судалгааны төвийн одоо хичээлийн бас нэг агуулга бол яалтчгүй ном уншиж өгдөг юм. Тэгээд бүр нөгөө лайваар бас ном уншиж өгдөг. Тэгээд аюу хандлттай байдаг юм байлээ. Тэгэхээр дүнгийн цаг та бас хэллээ хүүхэд хүмүүжлийн гол арга хэлбэрүүдийн нэг бол ном гэдэг чинь бүр илүү дэлгэрүүлээд ярих юм бол ном хүүхдэд өөрөө яг ямар ач холбогдолтой байна вэ? За номын ач холбогдлыг ярих юм бол маш олон ач холбогдол. За довчлоод ерөнхий гол ач холбогдлуудыг ярих юм бол номер 1-т нь хүүхэд ном дээр байгаа өгүүлбэрүүдийг сонсоод үгийн сан маш их сайжирдаг. Ер нь бол хүүхэд хэдийгээр ярих нь байгалийн өгөгдөл мөн боловч гаднаас ямар нэгэн дэмжлэгтэй байжгаад хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих нь гарцаагүй зүйл юм аа гэж боловсрал судлалд үздэг. Тэр ч утгаараа бидний дэмжлэг болгож хүүхдийн хэл ярианы хөгжилтэд дэмжлэг үзүүлэх гол зэвсэг бол ном болоод. Эцэг их өөрөө номон дээрх өгүүлбэрийг тод бүтэн дуудлагаар хүүхдэд ойр ойрын давтамжтай уншиж өгснөөр нэгдүгээр хүүхдийн итгэхгүй үгийн сан сайжирна. Хүүхэд тэр үгийг өнөөдөр өдөр тутмын амьдралдаа хэрэглэхгүй ч гэсэндээ байнга сонсоод байна гэдэг чинь мэдээллийн санд нь хадгалагдчихлаа шүү дээ, тийм ээ. Тархинд нь тэгээд өгүүлэх хэрэгтний хөгжил дэмжигдээд ирэхээр хадгалагдсан өнөөх үгүүдээ хэрэглээд эхэлдэг. Ном сонсдог хүүхэд огт сонсдохгүй хүүхдийг бодвол ярианы баялаг, ярианы чадвар, үгийн баялаг, үгийн нөөц маш сайтай байдаг. Тэгээд өдөр тутамдаа бид нар нэг л хэвийн үгсүүдийг хэрэглэдэг ном бол маш олон шинэ үгүүдтэй танилцуулдаг. Энэ утгаараа хүүхдийн тархинд яагаад гэд асуултууд надад чи юу гэсэн үг юм? Ямар учиртай юм гэдэг асуултууд маш их гарч ирдэг. Энэ утгаараа тархины хөгжлийг маш сайн дэмжиж өгдөг. За нэг ийм зурагт номыг уншиж өгөхөд дунджаар нэг 8 минут болоод байгаа. Энэ нь яг ямар утгатай вэ гэхлээрэ хүүхэд 5 настай хүүхдийн дундаж анхаарал төвлөрөлт нэг 10-аас 12 минут байдаг. 3 настай хүүхдийн анхаарал төвлөрөлт 3-аас 5 минут байдаг бол энэ анхаарлын төвлөрөлтийг нь 3 настай хүүхд энийг номыг бүтэн дуустал уншуулна гэдэг маань өнөө байх ёстой анхаарлын төвлөрөлтийг нь санамсаргүй байдлаар ахаа дэмжиж өгч байгаа. Номоо дуустал сонсоод номын нөгөө агуулгахт нь автаад сонсоод төвлөрөөд байна гэдэг чинь байнгын дасгал анхаарлын төвлөрөлтийн дасгалжуулалтыг хийж өгöd байгаа. За тэгээд дараагийн давуу тал болохоор юу вэ гэхээр эцэгчүүд бид нар хүүхдтэй текстийг уншиж өгнө шүү дээ. За жишээлх юм бол Михаил бол адал явдал дуртай жаалхуу гэхлээр хүүхэд Михаилыг олж харна шүү дээ. Михаилыг олж хараад адал явдал гэхлээр маш олон өөрийнхөө адал явдлын төсөөллийг бий болгоно. Түүний хамгийн найзанд буюу нэртэй савдаг байлээ гэхлээр хүүхдийн нүд савдаг дээр очино. Өөрөөр хэлбэл эцэг их текстийг уншиж өгж байгаа сонсголын ой ажиллаад эхэлж байгаа. Давхар яг текстийг уншихтаа параллелээр зургийг хараад эхэлдэг. Харааны ой ажиллаад эхэлдэг. Өөрөөр хэлбэл энд сонсголын ой, харааны ой зэрэг ажилуулад анхаарлын хуваарлалтыг хүүхдэд бол давхар бий болгож хөгжүүлж байгаа. Суралцах, амжилттай суралцах гол чадвар зэвсэг бол бас хүүхдэд анхаарлаа хуваарлуулж сурах. Өөрөөр хэлбэл энд тэр чинь хөгжим тавиад байгаа болохоор би хичээлээ хийж чадсангүй гэхийн оронд тэнд хөгжим тавихад хамаагүй сонссон ч гэсэндээ өмнөх хичээлээ хийж дуусгаад авах чадвар гэсэн үг. Энд хүүхдүүд шугалдаад байсан болохоор би багшийн ярихыг сонсож чадаагүй асуудал гарахгүй анхаарлаа хуваарлаж чадах юм бол тэгэхээр бид нар хүүхдэд амжилттай суралцуулахад анхаарлын хуваарлалтыг дэмжиж өгөх шаардлагатай. Тэгэхээр анхаарлын хуваарлалтыг дэмжиж өгдөг арга бол зурагт ном уншиж өгөх. Хүүхэд зургийг нь нүдэрээ харна, ээж аваахаа уншиж өгөхийг нь чихээрээ сонсно. Нэгэн зэрэг хоёр ажлыг хийгээд аваад энэ маань анхаарлын хуваарлалтыг дэмжиж өгдөг. За дараагийн 3 дахь одоо хүүхдийн зурагт ном уншуулсны ач холбогдол юу вэ гэхлээрэ бүтээл сэтгэлгээг дэмжиж өгдөг. Яаж гэхээр одоо энэ уншиж өгж байгаа зүйлийг хүүхэд маань сонсоод төсөөлөл дотор нь энэ зургаараа харагддаг үйл явдал болоод яг хүүхэлдээ шиг төсөөлөгддгөөрөө хүүхдийн одоо бүтээл сэтгэлгээг өдөөж өгдөг. Энэ ном дээр болж байгаа адал явдлыг өөр дээрээ бас их төсөөлж боддог. Яг өөрөө хийж байгаа, өөрөө үлдэж байгаа мэтэр
төсөөлж боддог. Маш олон төрлийн гаргалгааг боддог. Чи одоо Михалийн оронд байсан бол яах вэ? Буягийн оронд байсан бол яах вэ гэж ингэж бусдын оронд өөрийгөө тавьж үзэж төсөөлөх юм чадварыг нь бас хүүхдүүдтэй хамтдаа ном уншиж дуусаад хөгжүүлэх боломжтой ийм байдгаараа зурагт номын ач холбогдол өндөр байдаг. Тий. Хамгийн гол нь ном уншаад өгье гэхээр нөгөө дуртай дургуйчны асуудал байдаг тийм. Тэгэхээр хүүхдийг хамгийн ихний чинь дуртай болгох бас шаардлагатай юм шиг байна. Тэгээд бас хөөрхөн шар шувуу сурвалжлагын төвийн пэйжийг дагж хахад хүүхдүүд номонд дуртай болж байгаа талаар ээж аауд нь одоо ном нэхэд идэг болчлооч гэдэг юм ийм сэтгэлүүд бас их байдаг юм байлээ. Тэгээд ер нь хэрхэн яаж номонд дуртай болгох юм бэ гэдэг. За ном дуртай болгох дээр би нэг хоёр талаас нь ярих гэж бодлоо. Нэгдүгээрт бол хүүхэд номонд дуртай болохын тулд номонд танилцах үеийг заавал дамжин өнгөрөх хэрэгтэй. Номтой танилцах үе 9 хүртэлх сар байдаг. Ерөнхийдөө 9-11 хивлигээс гараад 9-11 сар хүртэлх хүүхэд маань номтой танилцах үеэ дамжин өнгөрөх хэрэгтэй байдаг. Энэ нь юу вэ гэхээр хүүхэд анхлаад давуу ном одоо ийм дугуй болонтай зузаан хуудастай ийм жижиг өөрсдийнх нь гарт багт хууц тэгсэн хэрнээ хөнгөн шидэж болох хууц, хазаж болох хууц, давуу ном зузаан хуудастай номуудыг өөрөө харж, мэдэрч, тэмтэрч, хазаж үзэх хэрэгтэй. Дараа нь 2-3 сартаагаас эхлээд номон дээр ингээд тод зургуудыг ингээд хараад, инээмсэглээд ямар нэгэн байдлаар энэ биеийнхээ хэлэмжээр энд оролцох хэрэгтэй. За тэгээд ингээд 6-аас 8 сар хүртлээр номын хуудсуудыг эргүүлэх гэж оролдоно. Ингээд эргүүлэх хэрэгтэй. Тэгээд номоо тэмтрээд хазаа шидэж үзэх хэрэгтэй. Энэ үеийг заавал хүүхэд номтой танилцах үе гэж байдаг. Номтой танилцах үеийг хүүхэд маань дамжин өнгөрөх хэрэгтэй. За дараад нь хүүхэд маань аль болох юм том өдөр тутамд болдог үйл явдалтай. За тэгээд энэ үйл явдлыг нэг нэгээр нэрлэж болох үеэс улаан цамцтай хүү санал өргөд явж байна. Ингээ болоо. Тий. Заавал энэ дээр ингээд өгүүлбэр зохиогоод утга авцалтай авсалдаатай байлгаад ах шаардлагагүй. Нэг өгүүлбэрээр энэ ч жоохон маама унтчихин гэт гих мэдчлэн нэг өгүүлбэрээр нь ярьж болох номыг 2 хүртэлх наснд нь хүүхдтэйгээ хамтдаа хүүхдийнхаа зөнгөөр хамтдаа уншиж өгөх хэрэгтэй. Хүүхд ингэжсэн нь бол яг гоё юм ярьж байхад чинь эргүүлээл ингээ ярьчихдаг тийм. Тэгэхээр за байж энийгээ дуусгая гэдэг. Энэ номын эзэн хүүхд гэдгийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Байжээ биш. Тэгээ энд ирээд хүүхд юуг анхаарч байна тэрэн дээр нь л дэмжиж ярилцах хэрэгтэй. За ингээд номд дуртай болж байгаа энэ ном бол миний зүйл би энэ номноос юм мэдэж авч байна. Би энэ номтой байснаар ямар нэгэн таашаалыг мэдрээд байгаа хүүхдтэй өөрөөт нь өөрөлдвөл энэ номын эзэн хүүхд юм аа. Ээж аав та өөрөө хөтлөх биш хүүхэд яг олон удаа эргүүлээ алгасыг гэж байвал алгасуулаад өнгөрчих. Таны сонирхоогүй өөр зүйлийг төвлөрөөд тий уул нь энэ хэсгээс харуулмаар байх чи хүүхэд бүр хаа байсан эндээс энэ юу ингэ асуугаад байвал чөлөөтэй хүүхдийн энд нь хариулаад орхичих. За ингээд хүүхдээ номтой танилцах өөрөө номоо сонгож сонирхож асуултаа бэлдэж асуух энэ үед нь ээж аав дэмжигч байдлаар оролцох хэрэгтэй. Ингээд ирэх юм бол аяандаа хүүхэд энэ тэндээс ном барай л өөрөө ингээд тэврээ суугаад идэг болчихно. Өөрөлдвөл хүүхдийн тоглоомн дунд нь ном нь заавал байх хэрэгтэй. Тоглоом нь өөрөө сонгоод өөрөө тоглоод нурууныхын төвшөнд байдагтай адилхан эдгээр номууд нь нурууныхын төвшөнд өөрөө сонгоол барайл тэврээл хэвтэж хүүц ингээд байлгах хэрэгтэй. Ингэж чадах юм бол 3 настайгаас ер нь бол 2 нас 6 сар 8 сартаагаас эхлээд нэг юм зургт номыг ерөөхдөө дуусгах чаддаг. Дуустал нэг сонсчод байдгийг. Тэгээ үйл явдалт нь сонсоол асуулт асуугаал тэгэл байж да гэл нэг хуцтай нилээ удна. Тэгээл дараагийнх руу ингээд нилээ бодлогошорж эргүүлнэ. Гэх мэтчлэн ийм байдлаар номтой ингээд танилцдаг. За тэгээ гол нь хоёрдугаар талаас нь ярих гэж байгаа зүйл маань юу вэ гэхлээр хэрэвцээ магадгүй одоо номтой танилцах үеийг нь дамжин өнгөрөөгүй одоо та хүүхд чинь 4 настай болсон номон дуртай болгоё гэж ирмэлзэж байгаа болвол хүүхдтэй зурагт номыг нь хамтдаа номын дэлгүүр ороод энэ ном бол ийм юм байна. Энэ ном бол ийм юм байна гэд агуулгын тайлбарлаж өгөөд энэ хоёрын алийг нь хоёулаа авч унших уу. Өөрт нь нэгдүгээр сонголт өгвөл их зүг байдаг. За сонгосон номыг нь маш гоё дүрд нь орж уншиж өгч дурлуулах хэрэгтэй. Хамгийн эхлээд. Нэгэн чигэд одоо ингээ хоёулаа ярьж байгаа шиг нэгэн чигийг өнгөөр ярьчихвал хүүхдэд бол таалагдахгүй. Тийм тэгээд дүрд нь орно. Пуюгийн дүр нэг өөр, Михаил хүүгийн дүр нэг өөр, шулмын байшинд цэмэрх яваад ортол гэ пауз авах шүү. Яа пауз авах энэ мөчтөл хүүхдийн тарих бүтээлчээр ажиллаад байшин доторх юмыг төсөөлөд эхэлсэн чинь цохол дээр арай өөр байсан. Хүүхд ойлгох чимээ гардаг байгаа.
Тэгэхээр төсөөснөөс өөр болгоод ирэхээр улам ингээ хачирхаа тий гайхаад эхэлнэ. Тэгээд тэгсэн чинь шулмын гэрт өсөж бас сагсан. Тэгээ живхэн хүртэл орчихсон хүүхдүүд уйлж байлаа. Тэгэхээр нөгөө бүр гайхаад шулмын байшин хүүхдүүд тэгээ уйлаа байж л живхэн орсон гэхээр бүр инээдтэй санагдаад живхэн орсон хүүхдийг хармаар санагдаад. Гэх мэтчлийн жоохон паузтай тэгсээ нэ дүрд нь ороод заримдаа шивнэн, заримдаа чанга дугаар ярина, заримдаа дуу хоолой өргөн болно, заримдаа нарийн болно. Дүрээсээ шалтгааллаа, цохиолын агаалгаас шалтгаалаад уншиж өгөх арга их чухал. Уншиж өгөх арга бий болохын тулд хүүхдийн ном юм чинь амархан ингээд за тэр тавир дээр стрийг авчираад үгээ унших биш. Өөрөө заавал бэлтгэх хэрэгтэй. Би одоо ингээ хүүхдүүдэд уншиж өгөх номоо дандаа урд өдөр нь өмнө нь чанга дугаар өөртөө уншиж өгөө, өөрөө сонсоод болж юм болохгүй байгаагаа гаргаж ирж ямар үе дээр акцент өгөх юм бэ, ямар үе дээр шивнэх юм бэ, ямар үед зүгээр хүүхдүүдэд төсөөлөх боломж өгөөд жоохон пауз авах юм байна гэдгээ бэлддэг. Тэгээд ер нь би өөрөө ном уншиж байгаа биш, хүүхдэд зориулж уншиж байгаа. Энэ хүүхэд дараад нь энэ номыг сонгох уу, номонд дуртай болох сонголтыг хийх үү, боли ном чинь залхуу хөрмээр юм байна гэдэг сонголтыг хийх үү гэдэг нөлөөлөх учраас их хариуцлагатай ажил. Тийм учраас эцэг эхчүүд маань дүрд нь орж уншиж өгтөө өөрийгөө сайн бэлтгэх хэрэгтэй. Номонд дуртай алгыг ном аваад өгөөд орчиж болохгүй байх юм шүү дээ. Яг зүйтэй. Уншиж өгөх. Эхлээд нь л уншиж өгөх. Дараа нь хүүхд маань 6 настай болоод үсэг сурчих юм бол хамтарсан уншлага хийх хэрэгтэй. Хамтарсан уншлага гэдэг маань юу вэ гэхлээр одоо эхний нэг нүрийг одоо хаажлуу даваадлаа шүү дээ. Хоёулаа ялсан нь эхлийг нь уншина. Ном уншина гэдэг чинь хэцүү зүйл биш, аз жаргалтай ажил. Тийм учраас ялагдсан нь биш, ялж байгаа нь номынхоо эхнийг уншина. Би ялцсан, би төрүүлж уншина. Аз жаргалтайгаар энэ ажлаа эхлэх хэрэгтэй тий. За уншиж явах үедээ хүүхэд төгтөрн, буруу уншин тэр үед нь зэмлэхгүйгээр заримдаа шивнж өгөөд хийнт өгч болно тий. Хариулав гэж. Хариулав гэдэг үгэн дээр хүүхд ингээ гацаад байна шүү дээ тий. Хариулав. Шивнээд өгчин. Хоёулахнаа байсан ч гэсэндээ тий. Тэгэхээр хариулав өөртөө ихтэйгээр уншаад дараад нь ээжийн хуудсан дээр хүүхд маань ямар хэсгээр нь ер нь жоохон буруу уншаад байна. Ямар хэсгийг нь илүү анхаарал байна гэдэгтээ илүү тод дуудлагаар уншиж өгч болно тий. Шууд хайрчин сэтгэлээс гардаг гэж хэлээд хөөх тэнгэртээ дүүл нислээ гэх тий. Хөөх тэнгэр рүү дүүлэн нисв гэдэг өгүүлбэрээ бид нар өдөр тутамдаа хэрэгэлдэггүй шүү дээ. Тэгэхээр ингээд хүүхдийн үгийн баялаг маш гоё сайжирж өгдөг тий. Тэгээ ингээд нэгдүгээр ангид дөнгөж орсон хүүхдээ өсөх сурцсан чи одоо чи юмшгээд ном аваад өгөх биш. Ээлжилж унших арга маш сайн байдаг. Хүүгээрээ ном уншуулах чи ямар сонирхолтой юм бэ тий. Охинтойгоо уншсан чинь үнэхээр одоо ганцаараа уншихаас илүү гоё мэдрэмж авдсан байх гэх мэтчлэн хүүхдтэйгээ уншихад ямар одоо танд мэдрэмж төрсөн тэрийг үнээр нь хэл. За чи уншихтаа жоохон удаан байна шүү. Ээж нь яаж уншиж байгааг чи харсан мэдтэй. Одоо ээжгээ унших гэдэг ийм өгүүлбэр бол тохиромжтой биш. Өөрөөр хэлбэл ээж ном уншиж чадна. Надад уншихад хэцүү байна. Би унших одоо чадахгүй юм байна гэдэг ийм мэдрэмж авчвал дараагийн номноос жоохон татгалзах гэдэг тийм. Өөртөө итгэлтэй бол би чадна гэдэг мэдрэмж авсан бол энийг сонголт руу ойртоод байдаг. Татгалзах гэдэг гэж штэ. Тэгэхээр магадгүй бас бидний зарим үйлдэл хүүхдийг номонд дургу болгоход одоо чиглүүлээд авах ийм зарим үйлдэл бас ээж аваас гардаг юм шиг байгаа тий. Одоо жишээлх юм бол нэг ном авч өгчөөл нөгөө номынхаа дүрийн асуулт тэр яасан гэдэг цаад идэх ч юм уу. Эднэр бол бас жоохон дургу алгадаг гэсэн сонсч ирсэн. Тэгэхээр ер нь ийм шалтгаанууд бид нар ер нь ямар үйлдэлүүд гарвал хүүхдүүд номд ер нь дургу болох вэ? Номд дургу болгодог насан туршид биднээс шалтгааллах нөлөө бий. Өөрөөр хэлбэл энэ ном сайн гинэгээд хүүхдээс сонголт хийлэхгүй өөрөө сонголт ном хүүхдийн номд сонголт хийдэг. За хүүхэд өөрөө ном сонгох үйлдэл хийх үед нь наадах чинь ямар гачин зурагтай юм бэ? Наадах чинь ер нь бол димийгээд ингээд өөрөө тэр номын эзэн болж номын сонголтод нь нөлөөлдөг. Хоёрдугаарт нэг ном уншиж өчөөд номын үйл явдлуудыг шалгаагч ингээ байцаагаа тий. Тэр тэгсэн чинь тэгээд юу гэж хэллээ? Тэгсэн чинь энэ юу гэж хэллээ? Гүү штэ. Тэгсэндээ гэдэг ингээд хүүхдийн хэлсэн зүйлийг байцаагаад байвал тэгээд хүүхдэд ингээд ном унших орчныг бэлдэж өгөөгөө тогтмол биш гэнэ. Гив бэнтгийг одоо тэнд хүүхэд 100 ном уншиж гинэ гэдэг мэдээлэл харангуйтаа одоо ном унш гэд хүүхдийг шахаад байдаг бол хүүхэд ер нь энэс татгалзаад байдаг. Хүн чинь нэг би өөрөөрөө баймаар байна. Би ч гэсэн тусдаа уншүү дээ гэдгийг илэрхийлэх юм оролдох нь юу вэ гэхэлэр дандаа юмыг тулгадаг хүнийхээ эсрэг үнэхээр тэр ном сонирхолтой байсан ч гэсэндээ ээж тулгаад байдаг зан төлөвтэй бол тэрний эсрэг би уншихгүй гэдэг хандлага гаргаж ирдэг. Тийм болохоор хүүхдэд тулгахаас илүү сонголт өгөөрэй. Ном унших боломжийг нь олгоорой. Өөрөөр хэлбэл ер нь бол хүүхдэд өдөр тутам эсвэл 7 хоног тутам ном унших
тухайн цагийг гаргаж өгдөг тогтмол дасгалжуулагч хамгийн чухал байдаг. Тогтмол байж ээж тэрэнд дадал бий болдог тий. Тогтмол хийгээгүй хаяа нэг ингээ хийдэг бол тэр хүн зөв дадал бий болохгүй. Тэгэхээр 7 хоног болгоны 5 гараг манай ном уншдаг өдөр гээд 5 гараг бүгдээрээ гэрэтээ орой эрт цуглараад орой олоо эрт идчихэд яг 20 минут намж маш гоё аялгау тавьчаа тий. Тэгээд ингээд ээж дуртай намаа, аав дуртай намаа, бүгд дуртай намаа бариад ингээд намж юм сууж болно. Энийг гэхдээ өрөөсөө алгасгүйгээр ууггүй оролцсноор энэ хүүхэд бол тогтмол нэг юм барайл тэрийг ингээд тунгааж ингээд суудаг дадалтай болгоход эцэг эхчүүд бид нар маш их үлгэрлэх хэрэгтэй. Энэ оролдлого чухал. Манай одоо Нест сургуулийн бага сургууль өнгөрсөн жилээс хичээлийн жилээ эхэлсэн. Тэгээ намраас хойш өглөө болгон 20 минутыг анги удирдсан багш нар дандаа хүүхдүүдэд ном уншиж өгсөн. Тэгээд одоо сая энэ удирлалаас бүх хүүхдүүдэд ном авч өгөөд өглөөний энэ 20 минутаа өөрсдөө уншиж байгаа. Тэгээд энэ өнөөдөр чинь 2 дахь өдөр ном өөрсдөө сонгож уншиж 9 дахь өдөр дээр манай 2 дугаар анги хүүхд багшаа энэ номынхаа би 69 дахь утас дээр явж байгааг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл эхний ээлжийн томчууд бид нар номын амтанд оруулж уншиж өгнө. 2 дугаар анги хүүхд уншаа сурцсан шүү дээ. Гэтэ чи уншаа сурцсан унш гээгүй. Яагаад гэвэл эдгээр маань ном унших дадал руу шилжээгүй байсан учраас шилжүүлэх хүртэл ууггүйгээр насан турсан багш нар маань ийм саяных шиг юм сонирхолтой аргаар ингээ уншиж өгөөд байсан. Тэгээ одоо миний хүүхдүүд хангалттай өөрсдөө уншиж чадхаар болсон. Та нар бүр ийм гоё зүйлсүүдийг багштай ярьж чадчих штэ гэдгээ байдлаар итгэлийг өгөөд номын сонголт өгөөд уншуулсан чинь ангаараа номоо ингээ уншаад ер нь тэрдээс дургуутж байгаа хүүхд байхгүй. Гол нь өдөрт уншиж байгаа хэмжээ нь их бага л гэж байгаа. Гэхдээ тэр хүүхд өөрөө уншиж байгаа учраас их унших нь сайн, бага унших нь муу гэдэг зүйл байхгүй болж байна шүү дээ. Номын насны ангиллын хувьд одоо хүүхдүүдээ яг ямар наснд нь ямар ном сонгохоо бас төдийлөн мэддэггүй тохиолдол байдаг тийм ээ. Тэгэхээр ер нь насны ангиллын хувьд жишээлх юм бол одоо нөгөө хайлтын номыг миний мэдж байгаагаар бол хайлтын номыг арай нэг жоохон бага насныханд аль болох бага тексттэй ном уншуулцтай юм болов уу гэж. Зөв. Төрөний хэлсэнчлэн даван ном, зузаан хуудастай ном, одоо миний анхны 100 үг гээд энэ ном бол яг л гарах стандартаараа гарсан танах хас гарсан ном тий гарсан хүүхд нөгөө нэг зурагтаар үзэж хардаг амьдрал дээр бодит дээр харж мэдэрдэг зүйлсүүдийг нь зурсан зургаар биш фотогоор байх нь хүүхдэд хамгийн тохиромжтой байдаг. Өөрөөр хэлбэл энэ одоо бамбууш шүү дээ тий бамбууш тоглодог бамбууш мөн ингээ барих гэсэн чинь ингээ баригдахгүй. За энэ одоо сүү мөн өгчтэй сүү мөн ингээ хазаад ингээ уух гэсэн чинь уухдахгүй. Тэгээд энэ ингээд иддэг жимс байна ингээ хацлаад идэх гэсэн чинь идэхгүй. Хүүхдийн тархинд ингээ яагаад гэдэг юм асуултыг өгснөөр энэ ном ачаал будлаа өгчээд байгаа юм. Байрн, тэмтэрн, базан, шидэн бөмбөг байгаа шидсэн чинь өнгөрөхгүй. Тэ хатсан чинь хацагдахгүй, амтлагдахгүй. Тэгэхээр энэ яагаад энэ арай өөр зүйл байдгийм байх гэдэг юм ойлголтоо өгч байгаа учраас нэг настай хүүхдийн ном уу? Энэ бол даавнаараа байдаг. За тэгээ энэ бол амьтдын тухай бол хүүхдэд энэ амьтдын дуу аваа гэн мэлхий ваг гэж дуурдаг, арслан ар гэж архирдаг гэд өгүүлэх хэрэгтний хөгжил болон танин мэдхүй хөгжилд нь маш том дэмжлэг болдог. Энэ бол 2 хүртэлх настай маш тохиромжтой ном болж өгч байгаа. За энэ хайлтын ном бол ер нь бол үйл явдлыг том зургаараа ингээ үйл явдлыг дүгнэж чадна. За энэ бол цас орохоор манай дээр ингээ цас ордог да нэр нь цас орсон үеэр хүмүүс зузаан хувцалдаг да ингэдэг дэ гэдгийг ер нь бол хүүхд тооцоолно. Энэ хайлтын ном бол 7-8 настай хүүхдэд ч ажиллаж болно. Анхаарлын төвлөрөлтийг дэмждэг. Одоо эцэг эхийн хувьд бол айгүй том туслагч болдог шүү дээ. За ногоон өнгөтэй нисдэг тэрэг хаана вэ олоорой. Нисдэг тэрэг гэдгсэн чинь хүүхэд маш өөр зүйлийг заагаад байвал энд ээж юу мэдгүй гэхлээр манай хүүхд нисдэг тэрэгний тухай мэдгүй байгаа юм байна. Би зааж өгөх хэрэгтэй юм. Нисдэг тэрэгний тухай одоо интернетээс хайгаад харуулад энэ бол нисдэг тэрэг ингэж нисдэг гэд тосонд нь охируулаад тайлбарлаж өгч байна. Цаан чи цонхны давсан дээр байгаа кактус цэцгийг олоорой. Кактус цэцгийг мэдгүй байж магадгүй. Магадгүй цэцэг гэдгээрээ өөрийнхөө мэддэг баримжаагаар цэцэг бол цонхны давсан дээр байдаг. Энийгээ заачаар кактус цэцгийг олчихлоо. Ингээ кактус гэдэг шинэ цэцгийн төрлийг мэдээд авчлаа хүүхдээ. За ингээд хүүхд бол энэ номон дээрээс ямар нэгэн зүйлийг хайж олохдоо харааны ойгоороо маш их удаан төвлөрч ажилладаг анхаарлын төвлөрөлтөнд сайн дэмжиж өгдөг ном бол хайлтын ном мөн байгаад байгаа. Тэгээд манай Азхар номын дэлгүүр бол энэ хайлтын номыг яг зөвшөөрөлтөөр нь авч ирдэг. Хайлтын ном бол дурын ном зүгээр нэг зурагнаас хайлтын ном ажиллуулахад хүүхдийн нүд маш их ядардаг, тарих ядардаг гэж үздэг учраас өнгөний сонголт тэр зураачийн тэр өнцөг юуг нь тааруулж байгаа зүйл хайлтын номонд заавал зохицуулсан байх ёстой учраас
Хайлтын ном гэсэн номноос л хайлтаа хэлэх хэрэгтэй. Анхаарлын төвлөлтийг нь дэмжиж өгдөг. Нүд маш их ажил хийдэг учраас буруу номноос хайлт хийвэл хүүхдийн нүд чилдэг. Тэгээс сонирхолгүй болоход нь бас нөлөөлдөг. Тийм. За тэгээд 3 настай 4 настай хүүхдүүд бол энэ хамтдаа унших түүхүүдийг би байнга санал болгоод тий. Хаалганы ард хин хивэд байна вэ? Хивэх гэдгийг одоо хүүхд мэдэхгүй шүү дээ тий. Хивэд байна вэ? Гэт ингээ хивэх үлдийг үзүүлж болно шүү дээ. Хивэд энэ хин юм болоо гэж тэгэхээр хүүхдүүд одоо өөрийнхөө мэддгээр аман ингэж том хөдөлдөг амьдтыг л нэрлэн шүү дээ. Анааш өвс идээд хивэд байсан юм байна. Анааш өвс идээд хивж байсан байх юм шүү дээ. Өөр юу ингэж өвс идэж хивдэг билээ гэд тэгэхээр хүүхэд өхөр гэд ингээ гих мэтчлэн энэ төсөөлөл нь хөгжиж өгдөг. Тийм болохоор энэ хүүхдүүдтэйгээ ийм сэтгэл хөдлөлтөөр маш сайн уншиж оролцуулах хэрэгтэй. Хаалганы цаана хин вааглаад байна. Миний хоолой суусан болохоор жоохон муу гараад байгаа ш. Хин вааглаад байна гэдэг ваг гэд тэгэхээр хүүхдүүд ямар нэгэн таамаг гаргана штэ тий. Таамаг нь зүв байвал маш их баярлалаа. Ваа мэлхий. Зүв байлаа гэж буруу таацсан байвал чи төхүүллээ. Гэтэ яг энтэй адилхан илгээж бас ваг гэдэг юм биш үү гэд гих мэтчлэн одоо том жижиг дуу хоолой таамаглах төсөөлөх чадварыг нь хөгжүүлж байгаа. Энэ бол 3 4 за тэгээ хаашаага текст байдаг учраас сургуульд орсон хүүхдүүд ч гэсэндээ өөрсдөө ингээ унших боломжтой. 6 настай хүүхдүүд дөнгөж уншаа сурсан хүүхдүүдийн хувьд юу вэ гэхээр том хэсэгтэй мөр хоорондын зай ихтэй зураг текст 2 бичвэр 2 хосолсон байх юм бол хүүхд маш их урам авч уншдаг. Хүүхдэд маш том дэмжлэг болдог. 7 настай болоод эхлэх юм бол ерөнхийдөө зураг нь нэг хар байсан ч болно да. За энэ 7 настай хүүхд уншчихгүй юу энэ дээр байдаг санагдаад бах юм. Зураг нь хар байсан ч болно. Тэгээд нэг бүрэн дээрх текст хэмжээ арай их байж болно. Тэгээд гол нь өсөх томтой байхаа маш сайн анхаарах хэрэгтэй. Нэг дор их текст шахаад хэрэггүй. 8 настайгаас хангалттай текст бичвэртэй ном руугаа ороод эхэлдэг. Одоо 8 настай хүүхдүүд бол юу Harry Potter-ыг хүртэл уншаад дууссан хүүхдүүд байгаа. Хатагтай программын адал явдлуудыг хүртэл уншсан 8 наснууд байна гэд байгаа учраас номдоо зөв дурлуулад явчих юм бол хүүхд 3 дугаар ангиас эхлээл өөрсдөө тааш ахсан, эс ахсан уншаад эхэлж байна. Одоо манай 3 дугаар ангийнхан бол танай дээр хэвлэгдсэн баха гайхамшиг Огийн тухай. Тий уншаад эхэлсэн. Тийм үү 3 дугаар ангийнхан манай 3-ын ангиараа уншаад эхэлсэн байгаа. Тийм тэгээд тэндээсээ айгу гоё ямар санагч юм гэхээр өстой гоё ингээ хэлж байгаа нь хүртэл хүүхд бол амархан шүү дээ. Гоё гэж хэлжэл гоё биш ээ гэсэн үг тий. Гоё биш ээ гэсэн аа. Тэгэхээр өстой гоё байгаагаа уншиж байгааг бодоход өдөр бодлогын нэг 20 минутаараа их зөв болж байгаа юм байна да. Дажгүй болж энэ даа гэж баярлаад байгаа. За Төмөрзэй агшийн өөрийнх нь зохиосон Гогоо Матар тий сурал байгаа тий. 1 2 байгаа. Тэгээд энэ ном бол бүр маш их асуудаг хүүхдүүдийн маш их дуртай ном байгаа. Тэгээд Гогоо Матар номын тухайд одоо ер нь цаашдаа сурал гарах уу яах вэ хөө ер нь тий. Яагаад ингэж хүүхдүүд бас айхтар дурлаад байна уу тий. Тий. Гогоо Матар гарах гэж би чинь ерөнхийдөө баг 3 4 жил хүүхдүүдэд ном уншиж өгж байхдаа тэр мэдрэмжийг нь судлаад анхаарлыг нь судлаад асуултуудыг нь хүүхдүүдэд ярилцах их дуртай. Хүүхдүүдийн асуулт хариулж өгөхийг их хичээдэг. Тэгээд эндээс анзаарахаар хүүхдийн төсөөлөлд их тохирсон ном учраас хүүхдүүд энд их дурлаад байна уу гэж харсан. Тэгээд уншуулсан хүүхд ингээд хууц болгоноор ингээд 3 настай хүүхд бүр тав чэйжилсэн гэд ярьж өгөөд идэ надад ингээд нэг үрчлээ. Тэгээ энэ Гогоо Матар дүр маань хүүхдүүдэд маань их хоногсон. Тэгээд 2 цуврал гарцсан байгаа. 3 дахь 4 дахь цувралыг гаргахаар төлөвлөсөн 3 дахь зохиол нь бий болсон. Одоо зургийнхаа ажил руу гарчил гарнаа. Тэгээд ер нь бол нэг удаахгүй хүүхдүүдэд 3 дахь номыг нь хүргэе гэж бодож байна. Хүүхдэд тохирсон таалагдах номыг зохионо гэдэг өөрөө үнэхээр хэцүү юм байлээ. Тийм учраас Гогоо Матар жоохон удаж уншиж төрөөд байгаа шүү. Тийм. Ямар ч гэсэн гарна. Аюу хүлээлттэй байдаг бах тий. Хүлээгээд одоо нэрлэн одоо айгаа Гогоо Матрын тухай ярихаас айгаа сүүлд ерөөсөө ярихаа байсан. Ярихаар нөгөө цувралын үргэлжлэн хязгаар гарах гişаагийн асуугаад байдаг. Хүүхдийн номууд ер нь сүүлийн үед нэг хүүхдийн IQ хөгжүүлэх чиглэлээр ч юм уу гардаг болсон байна шүү дээ. Тэгэхээр ер нь таны хувьд одоо хүүхдийн ном бол яг ийм байх ёстой шүү гэж юг яаж одоо хэлж барьж авдаг юм бол дээрэс нь нэмээд одоо нөгөө гаргаж байгаа тий тэр Цэнгэр кактус паблишингаас гарч байгаа номууд ч юм уу Гогоо Матар ч юм уу яг тэрнтэйгээ уялдаж явдаг болоо түрүүн бас нөгөө хүүхдийн төсөөлөл гэдээ ярьж байна тий. Маш зөв. Ер нь бол би миний ярьдгүү хүрээ талаас нь асуулт асуулаа. Баярлалаа. Тэгээд
ном унсны дараа хүүхэд ямар нэгэн зүйлийг авах нь зөв мөн боловч энэ номыг унсны дараа хүүхэд маань ийм болно гэдэг зүйлийг өгөх нь өрөөсгөл ойлголт байна. Ном уншиж явж байхдаа хүүхэд тэр гоё олон таашаалыг мэдрэх хэрэгтэй. Уурал сая гогоо матар ууралчлаа тий. Ямар тохиолдолд гогоо матрыг уурлуулах болов? Гогоо матарч бас ууралдаг юм байна тий. Сая тагтаа гогоо матарт зөвшөөрсөнгүү тий. Дахиад гогоо матарт хутлаа илчлээ тий. Хутлаа илсэн чинь гогоо матар хохир найзтай уулзаж чадахгүй айгу удаад байгаа байхгүй. Гогоо матрыг ингэ хэцүү байдалд оруулдаг юм байна гэ. Энэ үйл явцаас нь амьдрал дээрх энэ хүн хоорондын харилцааны юмыг сурж гээ. За мөн дээр нь одоо хүүхдэд асуултын тэмдэг тий. Номоо уншичаад хүүхэд уншиж дуусангуудаа эцэгхээс асуулт юу н асуудаггүй. Бүр явж байгаа нэг 3 4 эсвэл 7 хоногийн дараа эсвэл бүр сарын дараа энэ номон дээр байгаа үйл явдлыг дуурайх ч юм уу. Номноос тэрэн дээр байсан тэр эмгэн шулмын тэр шүүр нь яг тэгсэн бол гээ асууна гэдэг чинь энэ тархин дотор асуултын тэмдэг өгцөн. Тэр сигналаар ингээ үргэлжилж ингэж явсаар байгаад эргээ танаас асуулт асууж байгаа гэсэн. Ийм өдөөлтүүдийг хүүхдийн тархинд өгдгөөрөө ямар ч ном ер нь бол хүүхдэд ач холбогдлоо өгдөг. Ямар ч ном гэдэг дээр бас насанд нь тохирсон ном байх хэрэгтэй. За тэгээ эцэг эхчүүд маань хүүхдийн зураг болохоор ингээд харахаар нэг хүүхд өөрөө ч гэсэндээ ийм зурчмаар ч юм шиг энэ юм үг бол тийм пүү үг бол зурчмаар ч юм шиг ийм төсөөлөлд нийцгүүц ийм зургийг хүүхдүүд таашаагаад байна. Тэгэхээр энэ эцэг эхчүүд хүүхдтэй ном сонгохдоо өөрөө таашаад энэ зураг нь монцгүй юм байна ч юм уу энийг дор олон үлгэртэй юм байна гэдгээр сонгохоосоо илүүтэй тийм юм энэ номыг уншсан чи яг хүүхдийн ертөнцөөр аялж байгаа юм шиг танд мэдрэмж өгвөл хүүхд чинь таалагдаж магтгүй гэж би одоо хамгийн номер энгийн аргаар зөвлөхөд бол гол нь хүүхд юг таашаагаад байна гэдэг дээр мэдрэмж одоо тэр одоо судалгаагаа хийж агаад номын сонголтууд руу ортгийг манай хувьд бол тий. За баярлалаа. Номын талаар бол өстой маш өргөн мэдээлэл авлаа. Тэгээд баярлалаа. Book Club гэдэг пэйжээрээ бас бишээ группээрээ бас нийтлээд хүмүүстээ мэдээлэл өгье гэж бодож байна. Би нэг юм асуух гээд би ер нь нөгөө төмөрцөн агштай болцоор яг нэг өөрийнхөө амьдралд өөрийнхөө хүүхдтэй ингэж байгаа практик дээр мэдхгүй юм а бас ингэ асуугаад байдаг байхгүй. Нэг асуулт асуучих гэж бодлоо. Гэхдээ энэ бол бас манай ээж аауд ч гэсэн хэрэгтэй асуулт байх. Хүүхдийг багаас нь ингээд нэг жоохон ажилд сургаад гэр орныхоо ингээд яг өөрийнх нь насан тохирсон юмыг хийлгээд явах хэрэгтэй. Эсвэл нөгөө талаасаа угаасаа хүүхэд насандаа хүрэхээр хийчдэг юм а. Заавал тэр чинь хийх ёстой учраас нөгөө баг аавын гэртэн жаргаа гэдэг шигтэй ингээд тийх шаардлагагүй гэдэг нэг юм хоёр талаас нэг юм яваад идэв шүү дээ. Тэгээд би одоо энэ дээр гайхаад яг яах ёстой юм болоо гэдгээ миний хувьд өөрөө ээж хүний хувьд мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүрээнд юу нь яг яах ёстой байдаг юм болоо гэдгээс мэрэгжлийн үнээс нь асуумаар санагдав. Тий энэ асуулт бас ирж исэн. Тэгээд энэ үед юу гэхээр хүүхэд бол нийгэмшгүй харилцаанд орохдоо бусдад төвөг утахгүй өөрөө өөрийнхөө чаддаг зүйлээр өөрөө хийх ёстой зүйлээ өөрөө оролдож бүтээгээд асуудалтайгаа өөрөө нүүр тулаад өөрөө даван туулаад амьдарч ирээдүйн амьдралын чанартай ирээдүйн амьдралтай өөрөө аз жаргалтай бусдад ийм гоморсон бусдаас ямар нэгэн одоо ялархсан байдалтаар амьдрахгүй. Тэгэхэд энэ нийгмийн амьдралд бэлтгэх явц бол юу вэ гэхээр эцэн хоолны хаягийг өөрөө угаачдаг, өмнөсөн хувцас өөрөө хүчдэг, тэгээ хог тарьсан бол тэрийг өөрөө цэвэрлждэг. Ийм байх маань өөрөө ирээдүйн амьдрал нийгмийн харилцаанд нь бид нар бэлтгээд яваад байгаа процесс аа. Тийм учраас насанд нь тохирсон ажлыг тухайн хүн ямараар төсөөлж аваа гэдгээсээ шалтгаалаад тэрэнд янз бүрээр хандаад байгаа хэл та. Хийх ёстой зүйлийг нь өөрөөр нь хэлгээл гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл. Тэгэхээр аяг угаа хийхтэй зүйл нь өөрөө аягийг хэрглэж бохирдуулсан өөрөө угаач хэрэгтэй. Энэ бол 5 настай хүүхдүүд бол хангалттай хийх ёстой ажил мөн. 2 настай хүүхдүүд бол аяг угаах нь хийж чадахгүй зүйл учраас 2 настай хүүхэд аимсаа хосоор нь болгоод тусалж болно шүү дээ. Энэ бол насанд нь тохиосон ажил мөн. Энэ аимсны өрөөсөн аимснуудаа хосоор нь болоод ингээ их байдаг өөрөө энэ өөрийнхөө хувцсыг өөрөө эмхэлж байгаа өөртөө хийж өгч байгаа зүйл нь шүү дээ тий. Тэгэхээр энийг хүн дээр надад тийм юм иржсэн л да ээж аав маань надаар юу ч хийлгээгүй тэгээд буруутсан юм алга гэж хэлсэн. Тэр ажлыг ямар ажил вэ гэдгээ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл мөнгө олох тийм ээ морь унуулж болох монуулах ажил хийлгээд байна шүү дээ тий. Машины одоо кондуктор хийлгэх ажил хийлгэж болох насан туршаагүй хүүхдээр ийм ажил биш гэр орны өөрийнхөө хийх ёстой зүйл өдөр тутмын зүйлийг өөрөө эмхэл зэгцлэх нь ирээдүйд бусдад төвөг удахгүй бусдаас хараад байхгүй өөрийнх нь чанартай амьдралд хувь нэмэр оруулж байгаа зүйл учраас насан туршид тохирсон гэртээ хийх ёстой зүйлийг нь хийлгэх хэрэгтэй. 3 настай хүүхэд хангалттай тоглоомуудаа
хураах хэрэгтэй. Насан туршидын хувьд тоглоом хураах боловч 3 настай хүүхдийн хувьд тоглоомууд нь өдөржин чамтай тоглоод ядарчихсан байгаа. Орой болохоор амрах хэрэгтэй. Бид нар орон дээр ороод унтдагтай адилхан тоглоомууд 50 дээр очоод илүү сайн тухтай амарна. Ийм ойлголтоор өөрийнхөө тоглоод бүснэлсэн зүйлээ эргээд байранд нь тавьдаг байх. Унтах ёстой ороо өөрөө засдаг. Одоо манай 4 наснууд бол хангалттай унтах ороо засаад унтсан ороо хурааж чадчих. Тийм. Энэ зүйлсүүдийг нь өдөр тутмын зөв дадлыг нь амьдралд нь хэрэг болох зүйлсүүдийг нь олгож авах хэрэгтэй. Уул нэг хүүхдээр 5 настай хүүхдээр аягийг цэвэрхэн угаалгаж сурах үнэхээр хэцүү. Тийм учраас бид нар урдуур нь ороод угаачвал энэ асуудал хурдан шийдэгч. Гэхдээ ирээдүйд хүүхд маань өөрөө хэрэгэлсэн зүйлээ хүнээр ингэж хэм маяг руу шилжчихвэл хүүхдэд өөрт нь хэцүү байхгүй шүү дээ. Тийм насандаа тохирсон энэ зөв амьдралын дадлаа суралцаад явах нь зөв. Ээлжүүдэд аавуудад хүүхдээ аяг угаалгаж сурахад бол ингэж угаагаа чи хөөсийн дутуу гаргацсан байна, ингэсэн байна гэж ингэж идэг те. Тэгэхээр аимсыг нь бүрэн хэрэггүй болгож угаалгаж сурах хэцүү. Гэхдээ л араас нь оролдоод байвал миний хүүхдэд өөрт нь хэрэгтэй. Хэлсэн ажлаа дуустдаг байх, өөрийнхөө хариуцлагатай, үүрэг хариуцлагатай байх, асуудлаа шийдэх аргыг олж явдаг. За чи аягууд халбах сэрээгээ дандаа л ингээ байранд нь байлгах ёстой шүү. Энийг чи хариуцаарай гэж 5 настай хүүхдэд хариуцлагаар тухайн ажлыг дагаад авсан хүн чинь тэр аргын ажлыг яаж халбар байлгах талаар тархин ажиллаад эхэлждэг тий. Яг үг гэхээр ээж угаасан албагаа яг тэр игнэндээ тавиад байгаараа эцэн албагаа өөртөө тавиад байгаараа гэдэг шаардаад эхэлждэг байхгүй хүүхэд тий. Чи бараан өнгөтэй хувцаа ялгаж угаадаг ажлыг би 3 дахь ангийн хүүхдэд даалгачлаа. Тэгэхээр ингээд сүүлдээ хүний энэ тэндээ хар өнгийн хувцсыг цуглуулж авах нь хэцүү байсан бол сүүл рүүгээ нөгөөх чинь нэг сав бэлтчихэд хар өнгийн хувцаа энэ савнд хийж байгаарай. Тэр аргыг яаж хялбар аргаар хийх үү гэдэг тэр тарих ажиллаад байхгүй. Асуудлыг шийдэх аргад хүүхэд алхамаар суралцаад байна. Энэ зүйлийг хийлгээгүй бол асуудлыг шийдэх байдлаар тарих ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь эцэг эхчүүд маань ойлгоод их ажиллаар тэгээ сонсчоор их ажиллаар хүүхдээр дараад ажиллах. Насанд тохирсон өөрх нь хийх ёстой зүйлийг нь хүүхдийн ачааллыг тохируулаад та өөрөө тэр сонголтоо хүүхдтэйгээ ярьж аваад хийж болно. Тэрнээс бол өмнөр нь орж ажлыг хийснээрээ хүүхдээ амьдралдаа бэлтгээд байгаа, аз жаргалтай байлгаад байгаа гэдэг ойлголт бол өөрөө өөрөөсгөл юм шүү гэдгийг одоо мэрэгжлийн үднэс хэлье. Тэгвэл зөвл явж байгаа маань манай 2 настай хүүхэд нөгөө шээх гээд өөрөө шээж чадах байхгүй юу шокондоос. Тэгээ надаар заавал ирж нөгөө өмдөө тайлуулж хийх гээд. Тэгээд гэрийн өмд учраас нэг тийм тайлахад амар хэцүү биш өөрөө чаддаг байхгүй юу. Тэгээ ирээд тэгээ шээх юм өөрөө очиж шээч гэ би тэгээд миний хачиг шокондоос байгаа шээч гэ тэгэхээр бас нөгөө манай 90 орныхон бас жоохон шүүмжлэлтэй андгаад хүүхэд шээлгчихгүй ч гэдэг юм нэг тэгээд идэв. Гэхдээ өөрөө бол чаддаг гол нь тэгээд угаасаа явандаа сурах юм чи энэ бол яг зөв юм болоо буруу юм болоо гэж бодож ирсэн. 2 настай хүүхдүүдийн хувьд яг л ингээд би өөрөө үеийн учраас би даалт би болж байгаа өөрөө аливаа зүйлийг оролдож үзэж байгаа. Ер нь л өөрөө оролдож байгаа л би сурсан байх гэж бодож байна. Өөрөө гошико барьж ирээл өөрөө тэгж байгаа. Тийм тохиолдолд яг л голдрлоороо явж байна. Шаардлагатай одоо хэцүү юутай үед бол ээж мэдээлэл тусалж байгаа юм чинь. Тийм. За баярлалаа. Төмөрцөө ягш маань 3 номоо багцаар нь авч байгаа тохиолдолд бас нэг номоор бэлэг барьж байгаа тийм. Тэр талаараа мэдээлэл өгün ямар номоор бэлэг барьж байгаа юм бэ? Урамшуулах хадлаараа. Одоо нөгөө өхөртөм савдаг маань худалдаанд гараад хүүхдүүдтэй маань танил болох нэг тодорхой хугацаа шаардлагаддаг. Тэгээ аль болох хүүхдүүд маань өхөртөм савдагтайгаа танилцаад төсөөллийн ертөнцөөрөө аялаад эрх юм бол хүүхдүүдийн маань тархины хөгжил, танин мэдхэн хөгжил, асуудлыг шийдвэрлэх шин санаа олох энэ хөгжлүүдэд маань манай ном хувь нэмрээ өгч чадна гэж итгэлтэйгээр хэлэхээр байна. Тэгээд хүүхдүүдийн хөгжлийг дэмжиж байгаа эцэг эхчүүдэд зориулаад өөрөөрөө гээд 6 хүртэлх насны хүүхдтэй эцэг эхч асран хамгаалагч нарт одоо сэтгэл судлаач манай хөргөн шар шувуу төвийн сэтгэл судлаачдынхаа хамтаар энэ насны хүүхдүүдийн дээр хийгдсэн судалгаануудыг төвөрлээд за мөн өөрийнхөө амьдралын туршлага өөрийнхөө мэдж сурсан боловсрлоосоо эмэгтгэхэд эцэг эхчүүдэд зориулсан юм өөрөөрөө хэмээх зөвлөгөөний номыг гаргасан байгаа. Энэ номоо ерөнхийдөө худалдаалах зорилгоор биш эцэг эхчүүдийн гэр бүлийн боловсрол, эцэг их байх боловсролд нь хувь нэмрээ оруулъя гэдэг утгаараа одоо үн төлбөргүйгээр гэхдээ эхний ээлжинд бол 4-р сарда буюу тэбэн танилцахаар цуглаар нь багцаар нь номоо авсан эцэг эхчүүдтэй номоо бэлгэлэхээр бэлдсэн байгаа. Тийм. За танд маш их баярлалаа. Маш сайхан өөр өгөөжтэй дуугарлаа. Тэгээд Ансуур номын хөтөлбөрийн зүгээс тэнийг нэлээд хийгээрээ, маа бичээрээ гэдэг энэ буушаа
Нэлийн өдрийг бэлгэж Баярлалаа. За мөн манай дээр ийм бэлгийн карт байдаг. Та өөрийн хүссэн үнийн дүнгээр бэлгийн карт аваад тухайн хүнд өгөх номынхоо одоо сонголтыг мэдэхгүй байвал бэлгийн карт бас их гоё сонголчууд байдаг. Энэ бэлгийн картыг бас тэмдэглэж байна. Баярлалаа. За баярлалаа. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа дугаараар дахиад уулзъя. Дараагийнхаа дугаараар бас нэгэн үр өгөөчтэй номын нээлтийн талаар бас зохиогчтой нэрээр өгнөх болно. Тэгээд хамт байсан баярлалаа. Баяртай.